багшийн цалингаа нэмийгээ хилээ зогсохын оронд энэ удаад нийгэм хамгаалалт хөдөлмөрийн яамны асуудал юм а гэдээ өнөөдөр та зогсож байна. За. Тэгэхээр би танд нэг юм хэлье. Боловсролын салбарыг улс орныг сүрүүлээ гэвэл боловсролын салбарыг сүрүүл гэж хэлдэг. Та нар өнөөдөр хамгийн боловсролтой хүмүүсийн хүн амынхын хэл өөрсдөө дууддаг. Тэгвэл та багшлах чадварыг нэмэгдүүлэх гэж байна. 45 хоногийн курсээр багшийн чадварыг нэмэгдүүлнэ гэдэг чинь тэгээд боловсролын чанарыг Яа, за уучлаарай энэ юу шийдчихв над руу. За. Очоод хамгаалагчдууд. За надад бол хувийн сургууль байхгүй. Би түрүүн сайн тайлбарлсан 45 хоногийн курс гэдэг бол энэ бол тухайн академик чадвараа эзэмшсэн ийм хүн дээр байгаа шүү. Би маш сайн тайлбарлсан. Энэ хүний асуултад бол миний бүх зүйлийг хариулсан байгаа. Юу шийдчихв? За өөр асуулт байна уу?